Би чинь сонсогч байхдаа 2 хүүхэд болсон шүү дээ. Тэгээ манай охин чинь намайг яг төгсгийн өмнөх жил төрөө. Тэгээ яг төгсдөг жил яг төгсгийн өмнө манай хүү төрөөд 2 одоо жоох хүүхэдтэй шинэхэн дэслэгч тэгээд ажлын гараагаа эхэлчихсэн. Нийслэлийн цагдаагийн өдөрт хөрөлийн газар ховд өдрөөс өгөө Дамирчин Батбаярын хэрдэн яг энэ мөчөөс эхлэн Монголын мистер хэрдэн гэж дуудахны хадам баярыг хүргэе. За зарлахад бол нийслэлийн цагдаагийн удирдах газрын Тамирчин гээл тэгэхэд надад яалтчгүй бүр тийм огших гоё мэдрэмж төрсөн. За бас үүнийгээ дагаад хариуцлага бас мэдрэгдэжсэн. 2022 онд гэмтэргээс өртсөн сэргийлэх цагдаагийн ажил чиглэлээр дотоод иргээх сургуулийг төгссөн. За 2022 онд дотоод иргээх сургуульд дамжаан зархич багшаар ажиллаад 2023 онд нийслэлийн цагдаагийн удирдах газар ажиллаж байна. За би бодибилдингийн спортоор одоо нийтдээ 10 дахь жилдээ хичээлж байна. За ер нь хүүхдээ байхасаа спортод ойр чөлөө төхөр байлдаг тийм хүүхд байсан. Тэгээд жим нэмэх зорилгоор фитнест бүртгүүлээд тэгээд илүү одоо төмөрөндөө те энэ бодибилдинг буюу фитнест илүү дуртай болоод тэрнгүүрээ цаашаага өөрийгөө хөгжүүлээд тэгээд явсан. Миний хувьд бол залуучуудын Аз болон дэлхийн аварга Азийн Гранд Прикс буюу Солонгос улсад зохион байгуулагддаг Азийн орнуудын хамгийн том тэмцээн байдаг. Энэ тэмцээнээс мөнгөн медаль, хүрэл медаль хүртэж исэн. За өвөр Монголд болдог олон улсын оюутны 3 орны найрамдлын тэмцээнд одоо 4 дахь жилдээ дарааж төрүүлж байна. За Golden Times тэмцээнд бас мөнгө хүрэл медаль хүртэж исэн гээд ерөнхийдөө олон улсын чанартай тэмцээнээс 30 гаруй медаль авч исэн. Тийм за мөн бас энэ оны Монголын мистер Бүгчингийн аваргаар тодроод Монголын мистер цолыг хүртлээ. За 2022 онд IFBB Pro League буюу мэргэжлийн одоо төвшөнд эсэж орсон. Энэхүү тэмцээнд оролцохын тулд Мистер Олимпиа аматер тэмцээнд төрүүлж, за overall Бүгчингийн аваргуудаа өсөлдөж Pro карт эзэмшдэг байгаа. Тэгээд за тухайн тэмцээнд төрүүлж энэхүү Pro картыг эзэмсснээр Pro League буюу жинхэнэ одоо мэргэжлийн тамирчдын игнэнд эсэж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд энэ картыг Монголд одоо эзэмсэж байгаа 10-аад дахин хүн байдаг. Тэгээд үүний нэг нь болж явж байгаа. Бодибилдинг бол мэдээж асар их зүйлсийг шаардж ийж тэрний дараа амжилт гардаг спорт. Ер нь одоо аливаа зүйлийг эхлүүлэхэд маш хэцүү байдаг шүү дээ, тий. За тэгээд цаашаага хүн тэрнтэйгээ тэмцэж эхэлдэг. Дараа нь тэрийгээ яалдаг. Дараа нь тэр зүгээр л дадал хөвшил болсон байдаг. Тэгэхээр миний одоо жишг бол яг л адилхан. Анхандаа бол надад маш хэцүү байсан. Цаг наргүй ажлын хажуугаар бэлтгэл хийгээд ингээд асар их хүндрэлүүд тулгарч исэн. Тэр бүгдийг зохицуулаад сэтгэл гаргаад аливаа зүйлийг ингээд болгон бүтээн гэсэн талаас нь харах юм бол болохгүй юм бол байхгүй. Тэгэхээр ингээд бэлтгэл сургуультаа бүх юмаа ингээд зохицуулаад ингээд явхаар бол хэцүү зүйл бол яг үнэндээ бол надад бол байдгүй л дээ. Зүгээр тэр амжихгүй байна, хийх зав байхгүй байна гэдэг зүйл бол зүгээр шалтгаан байхгүй. Одоо жишээ нь цаг наргүй энэ ажлын хажуугаар асар өндөр ачаалттай бэлтгэл хийн гэр орондоо одоо бараг л нэг харихгүй гэдэг л дээ. Яг үндсэн дээрээ бол ерөөсөө гэр бүлдээ цаг зав гаргаж ийж дараачийн ажил бол минийх урагшилж илүү одоо чанартай сайн явагддаг. Нөгөө хувь хүний хандлага маш их тэр хүнийг чиглүүлдэг юм шиг санагдсан. Тэгээ миний хувьд бол заавал ард нь гарах ёстой тий. Өдөр бүрийг ерөөсөө ингэж тэр шааж хоош нь тавилгүйгээр өнөөдөр шинэ өглөө эхэлж байгаа бол би тэр өдөр хамгийн мундаг нь авах ёстой. Ажил дээрээч тэр те гэртээч тэр бэлтгэл дээрээч тэр хамгийн мундаг нь авах ёстой гэсэн тийм сэтгэл зүйг бол суулгаж ихсэн л дээ. Цагдаагийн алба хаагч гэдэг талаасаа бол өөртөө би асар өндөр шаардлага тавьж исэн. За энэ их дэмжлэг те намайг ингээд олон Монголын мянган цагдаа гэдгээр овоглож намайг таньдаг, мэддэг. За энэ том нэр хүндийг тэр тайзан дээр өндөрт өргөхийнсэн
заавал Монголын мистер болох гэсэн бүр том итгэл. Тэгээ тэрэндээ ингээ бүр бат зогсохын төлөө өдрө болгон тэрийгэ бодож бэлтгэлээ улам шаргуу улам ийм ирч хүчтэйгээр хийж исэн. Би чинь офицер хүн шүү те. Би чинь Монголын цагдаагийн нэг офицер шүү гэдгээр өөрийгөө айгүй хурцлж ингэж одоо бэлтгэлээ хийж тухайн тэмцээнд оролцож амжилт гаргасан. Цагдаагийн байгууллагт одоо ажиллах гол шалтгаан одоо болсон зүйл бол мэдээж энэ сайхан мөрдөстэй тий төрийн засгийн албанд ажиллах хүсэл тэмүүлэл байсан учраас энэ албанд одоо хүртэл ажиллаж байна. Мөн хажуугаар нь бие биедраа хөгжүүлэх энэ одоо мэрэгжилтэд цуг уялдаж явдаг болохоор надад илүү ойр төхөм тий бүх зүйлээрээ ингэж гоё цуг байгаа болохоор би цаашаага үргэлжлүүлээд спортоо хийгээд хажуугаар нь ажил мэргэжлээ өсөж дэвжээд өөрийгөө хөгжүүлээд явах сонирхолтой байдаг л да. Анхандаа одоо би 8-9 жилийн өмнө олон улсын тэмцээнд явж хэлж яхад хэлний асуудалтай байсан. За энэтэйгээ нүүр тулаад за би хэл сурах хэрэгтэй юм байна те. Ганцаараа тэмцээнд явбал яах юм? Заавал хэлтэй байх хэрэгтэй юм байна. Энийг бас ингээд зохицуулаад ажлынхаа хажуугаар хэлээ сураад сайжруулад үг цээжлээд ингээд өөрийгөө дайчлаад явхаар тэр хүн яг бодит бүх талаараа ингэж боловсрж ирдэг юм санагдсан. Юмыг хойшлуулаа л гэвэл хойшлуулаа л юм те. Тэгэхээр нөгөө аливаа зүйлийг том гэж харлгүйгээр одоо яг тэр өдрөөс хойш шууд л эхлэх ёстой. Миний хувьд бол яг тийм л зарчмыг баримталдаг. Хэцүү гэдэг юм бол бүгд л хэцүү тий. Шалтгаан бол монтохгүй. Тэгэхээр яг өнөөдрөөс маргаашнаас шууд л эхлэх ёстой гэж боддог. Энэ бүх одоо амжилтын манард мэдээж одоо дарга тий албан байгууллага одоо хамт олон бол дэмжлэг бол маш их байсан. Тэгээд энэ бүхний эцэст бол та бүхэндээ маш их баярлж талархтгаа илэрхийлье. Мөн цаашдаа өшөө олон том амжилтуудыг гаргаж Монгол улсын цагдаагийн байгууллага болон бодибилдингийн спортыг өндөрт одоо өргөж явнаа.